Монголчуудын хэмжээл радио 88.3 дэлгэн дээр суугаад харуулсан сонсож байгаа хэрхэм танд өдрийн мэндийг дахин хүргэе. Улаанбаатар хотод 15 цаг 11 минут болж байна. Радион 3 дугаар студиэс хөтлөгч Анжгаа хөтлөгч цэцэг найруулагч Баяранаар элдв шипийн нэвтрүүлгийг өргөхөд бэлэн боллоо. Өдрийн мэнд хаа. За өдрийн мэнд хүргье. Баярлаа. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар био брендийн илгэний нухш Мазала буюу дахианы махтай, Кахав утсан махтай гэсэн хоёр төр шинээр худалдаанд гарлаа гэсэн үрэйтээр хамтран ажиллана. За мөн Better Gaming for All гэсэн үрэйтээр Nubia Neo 2 гар утас хамтран ажиллана. За welcome back. Баярлаа. Сансан байна шүү ажиллаа. Мөн ч удаад боллоо шүү. 21 хоног явчаал ирлээ. Тэгсэн баха. За манай өнөөдрийн нэвтрүүлгийн сэдв бол өнөөдөр чи нэг өдөр худалдаа авалт ярьдаг шүү дээ тийм ээ. Тэгээд тоос сорогчоо солихоор боллоо гэсэн юм сэдвээр ярих юм байна. Тоос сорогч худалдаж авъя. Яг гоё сэдв байна. Манай тоос сорогч бүр яг эвдрэх гээдсэн. Танах одоо яг ямар тоос сорогчтой байна? Манайх нэг тийм бүр хожуу үеийнч биш. Гэхдээ яг орчин үеийн нөгөө сүүлийн үеийн гой биш нэг юм 2014 оны орчмын тоос сорогч. Тэгээ одоо зүгээр л байдаг л нөгөө ингээд тоосоо сорогч тий тоосоо сордог солино. Тий яг үнэ. Өөр нэг актер ичээд байхгүй. Нэг ичдэж ш нөгөө нэг ингээд залгуур өөрөө ураадаг. Яг тэрийг ингэж удаад байсан юм аа. Тэр үнэн кайфтай ажил тий. Тэр бас кайфтай тий. Залгуур өөрөө хураачдаг. Тийм тоос сорогч. Тэгээд хэдэн ваттаар сордог. Мэдгүй хаа бид энэ нарийн ширийг мэдгүй шүү дээ. Манай 2400 гэсэн бас яг тийм нэг улаан хүрэн бензтэй. Бензтэй. Тэрийг санаж. Тэр ингээд бичсэн хоноо бичсэн байдаг шүү дээ тий. Тэгээ 2400 гэсэн ваттын юу те. Тэгээд нэг ашигладаггүй. Ашигладаггүй болохоор ч тэр юм уу эвдрэхгүй ингээд байгаа л байдаг. Хаяа нэг ингээд нэг уутыг нь гөвдөг те уудлаас нь тоосыг гаргаж хайдаг өөр нэг актер юм байхгүй. Тэгээ жоохон төвхтэй яг би ингээд жишээлбэл юмаа хийгээд сууж байгаад хажууд тэрнгээр хүн тоос оруулах юм бол ямар ч төвдрөл байхгүй бол ерөөсө онгод тэнгэрийг бүр бүгднгийн нэг мөр үргээдэг те. Гэтэ тэр чинь сорж байгаа хүнд бүр аюугаа кайфтай байдаг шүү дээ. Тэр ингээд би одоо жишээл юм хийгээд сууж байгаад хажууд хин нэгэн тэрнгээр тоос оруулах юм бол ерөөсө тэр монгод ерөөсө нөө нэг орчуулгын чадамж мадамж бичгийн зөв бичгийн дөрөв мөрөн бүгд байхгүй болдгоо шүү. Би салин одноо. Хийсэн алга болдог байгаа. Тэр тоос сорчдөг байхгүй. Манайх нөгөө өөрийнхөө тоос сорогчийг эвдэлчээд тэгээд хоёр өрөө хоёлаа хевстэй штэ. Тэгээд тэр хевсий чинь нэг юм жижигхэн мөлхөө шүрээр шүрддэг байлаа. Нэг 2 жил орчим тэгж яваа. Тэгээд сүүлдээ тоос сорогч авъя гэсэн чинь манай дүүгийнх тоос сорогчоо бүр нөгөө нэг ийм автомат болгохгоо тоосоо сорчдаг, шалгааж угаачдаг, хевсээж угаачдаг тиймдээ болгох гээд тэгээд тэдний тоос сорогч илүү гаргууд манайх авцъя. Манайх тоос сорогчноос ч өмнө би байсан ш тоос сорогч нь. Амандаа ус болгож байгаа ингээд тургаад гэдэг тий. гэж байгаа тэгээ ингээд суугаад шүрддэг тийм анжгаа гэдэг тоос сорогчтой байлаа өөрхий. Тэгээд айлс гонхны тийм тоос сорогч байсан. Арай сайжраад 2400 гэдэг юутай болоод. За одоо бол хэдүүлээ өнөөдөр юу ярих юм бэ гэхээр тоос сорогч гэдэг чинь одоо бол ерөөсө тусдаа шинжлэх ухаан бодоод хөгжиж байгаа юм уу? Хайшин те. Хевсийг соруулцдаг, паркетыг угаачдаг. Яг үнэ. Тэ. Бүгдийг нэг мөр хийдэг. Тэгээ өөрөө дээрээ угаагчаа хийждэг. Бохор усаа өөртөө шингээждэг. Тийм супер юм нөгөө нэг тоос сорогч байна. Тэр нь баг нэг хуучнаар бол нэг шалны мод шүүл юм байх юм байна шүү дээ чи тэ. Хэмжээ нь харъя гэвэл ер нь бол тийм те. Тийм баг л тийм л байна. Зарим залгууртай зарим нь бүр цэнгэлждэг. Тийм суурин дээр тавьж цэнгэлждэг. Суурин дээр нь тавьж цэнэглээд цэнэглэгчнээс нь салгангуудаа шууд хэрэгжилчин. Тэгээд тэн дээр хийх үйлдэл бол ерөөсөө хоёрхан нэгдүгээр усаа хийж байгаа, хоёрдугаар нөгөө бохир усаа хасгаж байгаа. Цэгэр усаа игээд бохир усаа хасгана. Тэгэл болоо. Тийм байна. Ахаад дээр нөгөө нэг юм нэг роботнууд ба штэ. Мөлхдөг. Тийм бөрөхийн тий. Бөрөхийн нөхдүүд. Тэр нөгөө нэг юу гэдэг лээ? Кёрлингийн бөмбөг шиг юмнууд байгаа шүү дээ. Кёрлингийн гахаа шиг юмнууд байж байгаа. Тэр нөхдүүд чинь бас айгүй ухаалаг юм байлаа шүү дээ. Бүр ингээд метр квадратыг нь хийгээд тэгээ автоматар тохируулчихдаг юм байна. Өдөрт 2 удаа ч юм уу 3 удаа ч юм уу тохируулчингууд өөрөө яг тэр цагтаа яваад ингээд ястаа нэрэ 1 ийм миллиметрч үлдээдэг юм бэл. Бусмар хооч гэсэндээ айгүй сайн зөвлөж тийм. 1 миллиметрч үлдээхгүй яг ингэж
бүгдийн цэвэрлээд өөрийнхөө цэвэрлж чадах бүгдийн цэвэрлээд тэгээ өөрөө очиод үүрэндээ орчт юм билээ шүү дээ. Амар юм аа, өстой гоё шүү дээ. Тэгээд тэр чинь өдөрт 3. Тэгээд ахаад дээр нь өөрөө тэнцэнэ юутэй юм билээ шүү дээ. Хогийн савтай юм билээ шүү дээ. Тэр суурьндаа хогийн савтай тэгээд тэрнлэгөө хогоо ичдэг учраас өөрөө дүүрнэ гэж байхгүй. Тэр хогийн савыг л асгах ажил манус төрдөг юм уу да. Бага цөөн ам бүлтэй тэгээ баг хог тарьдаг айлууд бол нэг 2-3 сард нэг л удаа тэр хог авдаг гэсэн шүү. Оо тийм л баг, тийм л баг. Тэгээд тэр чи одоо юу яах юм? Бараг тэрий чи бараг зарцаар ашиглахмаар юм билээ шүү дээ. Дээр нь ингээд нөө нэг аягтай юм тавиад галтгооргоо явуулчихдаг. Наа цайг буцаага явуулдаг. Зарц юм уу? Дээр нөө жоохон хүүхэд суулгаж муулгаад унуулаад исэн үстэй тийм бичлэг харсан шүү дээ би. За тэгэхээр тэр чинь хүүхдүүдэд хөргөл саатуулж гар тий. Тийм шүү дээ. Хантай. Танах яагаад тоос орогчоо солихоор болж байгаа юм? Одоо солих гэж байгаа бол тий. Ерөн солилцсон бол бас яагаад сольсон юм? Нэгдүгээрт нь уламжлалт тогн залгадаг тоос орогч авах уу? Эсвэл орчин үеийн өөрөө явдаг ухаадаг тоос орогч авах юм уу? Нэг бол нөө нэг тэр ингээд цэнгэлж жагаад ингэждэг шалны мод шиг юмыг авч гин үү? Хивс баркет хоёулангийн цэвэрлдэг тий. Тэр харин хивсээ цэвэрлдэг юм уу? Цэвэрлдэг. Тийм хоёр үйлдэлтэй байна. Хивсээч цэвэрлждэг, баркетаач цэвэрлждэг. Тийм хоёр үйлдэлтэй байгаад байгаа байхгүй юу? Тэгвэл би арай жоохон өмнөх үеийнх нь мэдх юм байна. Миний тэр өмнөх үеийн нь болохоор зүгээр паркет л цэвэрлэсэн байхгүй юу? Одоо үгүй. Одоо бүр супер болсон. Тийм паркетч цэвэрлждэг, хивсч цэвэрлждэг. Тийм нь гараад ирсэн. Тэгээд хоёулангийн цэвэрлэгийг авъя яхаа. Хоёр банктай, хивс цэвэрлдэг угаагчтай, паркет цэвэрлдэг угаагч тус нь хийждэг. Оо тийм амар болсон юм байлээ. Одоо энэ манай номин цэцэг нэгийг гайхуудаад байсан шүү дээ. Оо тийм үү. Жохон таазал баахныг харуулсан болохоос ш. За нэг юм нэг сонин тавьсан. Тэгээ баахан таазал харагдаад байсан. Гэхдээ бол яг л тэр байлээ л да ингээд нөө кетчуп ингээд асгаж байгаа л да ганцхан ингээд юу ор сураг байхгүй. Чөтгөр дүн танилцдаг. Ерөөсөө ямар ч толбыг айгу сайн арилгадаг. Миний бодлоор үнэ ихэндээ би яг тийм тоос орж авчиг гэсэн чи эргэлзээдсэн. За энэ манай нэг булан тохойгийн чинь цэвэрлдэг юм болов уу гэж нэг жоохон гайхаа. Тэгээд яг хэвс цэвэрлдэггүй байсан үед нь сонирхож ийж тээ. 2-3 жилийн өмнөх ч юм уу. Одоо тэгвэл авах юм бол хоёулангийн цэвэрлэгийг авах. Оо тэр чинь бүр туман янзаар гарч ирээд би нэг удаа сонирхчихгүй юу? Facebook дээр сонирхчихгүй юу? Оо зүгээр өстой. Эхлээд нэг саянд 800 гэж ирсэн бүр тэр чинь ингээ хямдраад бараг 700-800 мянга их харагдчихилээ. Оо одоо манад бүр 700-ийнх байгаа шүү дээ гэдэргээд харуулад илээ шүү дээ. Facebook ч ерөөсөө тийм ухаадаг шүү дээ. Анжгаа юу сонирхох нөө нэг удаа л харчихл юм бол те байн нөгөө тийм гаргаж харуулаад те. Ижил бараануудыг харуулаад те. Сая би нэг юу харчлаа да. Нэг юм харцсан ч одоо бас байнга л харуулаас тээ. Юу юм бэлээ? Одоо тэгэхээр бид нар үнийн хувьд судалгаа авах хэрэгтэй байгаа байхгүй. Би бол яг өөрийнхөө сонирхож байгааг нэг 3 сая гарантай байна гэж харсан. Тэгээ тэрийг одоо ингээд өнөө шууд авч чаддгүй маа гэхэд за яг хуу авч болно л та. Гэхдээ санхүүгөөд хүндрэлтэй байлаа гэх юм бол одоо газрууд чинь худалдахдаа лизингээр өгдөг болсон байна. Хүүгүү мүгүү те за та зүгээр төлбөрийн тэд хуваагаад өгчхөө гэж ингэдэг болсон байна шүү дээ. Тэгэхээр нэг 3 саяхыг ойролцоогоор нэг 2 моёр хуваагаад авчих юм бол айгүй тэмтэй баг. Хаанаас авахын, хаанаас авсан, нэг бол үн ханшин ямар хуу байсан, лизинг зүйл ямар нөхцлөөр лизинг гэж чинь гэх мэт ийм шипинуудаа хуваалцах нь шүү дээ. Яг үнэ. Чи зүгээр Facebook дээр ингээд яг нэг тоос сорогч гэсэн спонсор дэмийг л нэг удаа харчих заяа. Нэг удаа ороод харчих. Тэгэх юм бол чамд 100 янзаар үзүүлж чадсан. Бүгдийг үзүүлнэ дээ. 100 янзаар үзүүлнэ дээ. За гих мэтчлэг хэдүүлээ ярих нэ. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаа танилцуулчаад өргөжлүүлээ шипи руугаа орё эфирийн хугацаа нэ. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар био брендийн илгэний нухаш, моцарелла буюу дахианы махтай, гахаа утсан махтай гэсэн хоёр төрөл шинээр худалдаанд гарчээ. За итгэхээрээ л нэг болсон. Тэгсэн. Энэ MGL-ийн офисийнхан бодвол бүр анхны дөрвөөс нь эхлээд анхын чинь энгийн ногоон сонгонтой амтд шинжүүтэй хадуу ногоотой гэдэг дөрвөл байсан. Яг үнэ. За энэ үед нь чидчихсэн дараа нь тэр зөгийн балтай цангис жимстэй халапенотой гарч ирэхэд бас идчихэл байсан. Халапенотой өмнө гоё халааногоо дуртай байна. Тэгээ одоо яасан? Одоо ихэ хоёр төрөл гарсан. Одоо хоёр төрөл гарахдаа үндэсний бахархалт амтнаар зарлагдсан мазалыг хамгаалах үүсэлд хувь нэмрээ оруулах бололцоог бидэнд олгож байгаа. Таны худалдаж авсан бүтээгдэхүүн бүрийн 100 төгрөгийг нь мазалаа хамгаалах аянд хандивлж байгаа.
Гоё юм аа тий. Манай юм хувийн ишлүүд хүртэл ингээд юугаа дэмждэг болчих гэж байгаль орчиндөө хайртай болчих гэж. За тэгэхээр био брендийн мазаалаа илгэний нухш нь бага насны хүүхдүүд жирэмсэн эмэгтэйчүүдэд тохиромжтой. Яагаад? А витамин, кальц, төмөр зэрэг шимт хичээлээр баялаг учраас дархлаа дэмждэг. За тэгэхээр энэ хүмүүст илүү зүгээр ахна шүү дээ. За одоо ингээд нөгөө нэг хавар олоод бид нэр яатраад витамины дутагдлалд ороод толгой өвдөд хэцүү болдог тий. Хэлний үзүр дээр юм гараад яг нэг хомхоод олоогоо тий. Тэгээ 2-7 хоногийн өмнө шүү дээ. Миний хэлний үзүр дээр юм гараад та. Ярьж чадахгүй. Тэгээд нэг чав гэдээсэн энэ манай зарим сонсогчд энэ анжгаа одоо тэтгэвртэй гараасаа гэж бодсон баг. Одоо гайг болсон. Нөө чав байхгүй болсон. Та мазаалаа идсэн юм уу? Тэгсэн. Тийм. Нөгөө хүүхэд махгүй идэхгүй байх тохиолдолд одоо мах идэхгүй гэдэг хүүхэд маш олон болсон шүү дээ. Тэгэхээр төмрийг хамгийн сайн орлох бүтээгдэхүүн бол элэг юм билий. Ер нь бол нөгөө төмрийн дутагдлаас болоод цус багталт үүсээд байгаа. Тэгээ цус багталтай хүмүүс чинь яах ёстой юм бэ гэж би хайж үзсэн чинь хамгийн түрүүнд элэг зөвлөд юм байна. Элэг. За мөн био брендийн гахаа утсан махтай элгэний нухш нь утсан маханд дуртай хэрэглэгчдэд зориулсан өөх тос багтай, тижээлэг, түргэн шингэжтэй, төмрийн өндөр агуулмжтай, маш олон уурга амийн хүчилгээ. За ер нь бол энэ дотор байж болох бүх зүйл нь бид эрийг сайнаар нөлөөлнө. Хүний биед хэрэгтэй ингээд бүх бодис гэж нэг юм байгаа шүү дээ. Тэр бүх бодис байдаг ганц л юм байгаа. Тэр нь элэг. Элэг тийм тий. Тэр бол бүгднгийн нэг дор агуулж идэх ганцхан юм байгаа элэг. Тэгэхээр одоо хүүхэд чинь мах иддэггүй хүүхдүүд чинь махаа ялгаа хийчихдэг шүү дээ. Тэгэж мэгээд байдаг бол энэ био брендийн илгэний нухшийг идүүлээд авах юм бол өглөөдөө нэг 2 талхан дээр түрхээл идүүлж чад ахт чинь л хүүхдийн чинь нөгөө нэг махнаас авах хэвээр нөгөө нэг илчлэг болон уургийг бол нөхөөл байна. Яг үнэ. Тэгээ сүүлийн үеийн хүүхдүүд дахианы маханд их дуртай болсон юм уу гэж би анзаарсан. Тэгэхээр яг энэ дахианы махтай мазаалыг сонгох юм бол хүүхдүүдтэй ч тустай, гэр бүлийнхэндээ ч тустай. За тэгээ цаашлах юм бол мазаалаа үндэсний бахархалт амьтандаа хувь нэмэр оруулах нь шүү дээ. Надад гахаа утсан махтай нь бүр нэг юм азгаа өдлөөд байгаа байхгүй. Тааруул авандаа гэсэн бодол төрөөд байгаа. Ягаад гэвэл би тийм хаамтай юмд ер нь айгүй дуртай. Тэгэхээр энэ маш гоё донжон болоод амтын оруулсан болов гэж найдаж байгаа л да. За тэгээ та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээллийг нь 76 тэг 75 30 90 30 75 30 гэсэн утаснуудаар аваарай. Очир дагнас гэж салгалгүй бичээд фэйсбүүкийнх нь хуудсыг нь дагаарай. За илгэний хурц амтгүй болохоор био илгэний нухш дуртай яг гадаад бүтээгдэхүүн шиг хамттай үнэн харьцангуй хямд байдаг шүү. За ингээд хамтран ажилласан био брендийн илгэний нухш мазаалаа буюу дахианы махтай гахаан утсан махтай гэсэн хоёр төрөлдөө баярлалаа. Баярлалаа. За элдвч би нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Өнөөдөр хэдүүлээ ямар сэдвээр худалдаж гинэ ярьж байгаа гэхээр худалдаа гэдэг сэдвийн хүрээнд тоос сорогчоо солихоор боллоо гэдэг сэдвийн хүрээнд ярьж байна. За гой комент зөндөө орж ирсэн байна. Нэг комент уншаад яхаа. Манайх ур шигдэр тим роботтой болсон. За яа гэсэн юм. Айгүй амар юм бэлээ. Маш их ажил хөнгөвчлөдөг охин маань бүр баярлаад би одоо ингээд зүгээр хэвтэж явахад болохоор олчлоо штэ гэдээсэн. Шалаа угаагаад байсан болохоор аргагүй л ахалтаа гинэ. Тэгэд залгуур энэ төр тэгэлгүй нэг тогтоогоод л даваад гарчих юм бэлээ гэж байна. Тий. Шууд тогтоочдөг байх нь штэ ойсон амжтай тий. Ёстой сэтгэлээсээ цэвэрлэлт юм бэлээ гинэ. Ёстой сэтгэлээсээ цэвэрлдэг гэсэн өөр юм. Тий. Одоо тэгвэл би худалдаж явахдаа маш итгэлтэй болж байна. За одоо ингээд 77 38 83 77 77 88 30 нэгдсэн. Та бүхэн саяхан тоос орогчоо шинчилсэн бодвол ер нь нэг сэтгэл гаргаад орж ирээд бусдандаа шипиг өгөөрэй. Тий. Тийм ээ. Одоо утасгүй хүчин чадал сайтай зөвхөн тоос хог сорогчл айлд хамгийн чухал байдаг штэ гэсэн байна. Энэ нөгөө хог тоосоо сороо шалаа угаачдгийг сонирхож байгаа хүмүүс маш их байгаа юм байна. Мэдээж тийм. Комментүүд их байгаа. Тоосоо сороод шалаа угаачдгийг сонирхоод байгаа. Маш олон сонголттой юм байна. Сайн нэгэн сонгол гэсэн байна. Одоо яг тэрэнд ч л зориулаад бид нар өнөөдрийн нэвтрүүлгийг хийж байгаа. За 29-27 өдрийн мэнд. За 29-27 өдрийн мэнд. За радио контраач хараа. Байна уу? За байна. За шууд уцаар ярьж өдөлээ. За робот тоос сорогчтой болсон уу? Ямар тоос сорогч ашиглаж байна? Экосторийн нэг тоос сорогч. За яадаг шидтэй вэ? Хогоос үрдээ шалаа уурчдаг. Хогоос үрдээ айгуу давган байлээ. Бусад тоос сорогчдоос боломжийн хямдхан үнэтэй зарж байгаа юм байлээ. Хевсэж сорч паркатаж угааж гэсэн үг юм уу? Сая хэд адилхан хүчин чадалтай. Тийм миний ойлгож байгаа зөв үү?
хевсээч соруулцдаг, баркатаач угаачдаг юм байна гэж ойлголоо мөн үү? Хевсэг бол зүгээр сор. Аа. Баркатыг бол сороод угаадаг. За. Тийм. Яг л миний чиний үсэж байгаа мөн биз дээ. Мөн байна. Ямар үнэтэйгээр авсан гинэ? 490,000. Оо, тэр хараач. Хямдхан байна те. Харин хямдхан харагдаад байсан байхгүй. 490,000 хүргэлт өнгөө. Тэр. Хүргэлт өнгөө төрөлчдөг. Юу гэдэг газраас авсан гинэ? Босод нөгөө сая май гэдэг тоосорч ингэж сая нэг дээр 2 тэгээд ялцсан байхгүй ч. Эко стар гэсэн. Би аягүй сайн Тэгээд орон сууцнд бол хангалттай 2-3 байранд бол. Зөө. Сонирхолтой байна. Тэр чинь ингээд одоо нөгөө гадуур яваад байгаа ингээ өөрөө ингээд автоматар явцдаг тоосорч шүү дээ. Биш. Өөрөө гараараа ингэ. Гараараа Сэнгэлж байгаа гар утсыг сэнгэлж байгаа тэгэл ажиллаулна шүү дээ. Гараараа ингээд өөрөө ингэж өдөрдөн шүү дээ. Тий, өөрөө өдөрдөн явж Түлхээд явна гэсэн үг шүү дээ. Тий, өөрөө чи хэлэхээр салны мочиг. Яг мөн. Тий, усын хийгээл, бодсын хийгээл тэгэл өдөртөө өөрөө угаагаад явна шүү дээ. Бодис нь ямар бодис хийдэг юм бэ? Хөөсөрдгүү тийм бодис хийдэг юм л. Хөөсөрдөггүй. Хөөсөрдгүү тийм угаалгын шингэн бодис. Өөрөө дагаад ирдэг юм байна уу? Тий, дагаад нэг юм. За тэгээд устын дуусгаар нь худалдаж авч баг. Тэр нь гадуур бол байж ах уу? Гадуур байна. Нөгөө эко сторийн өөрсдөө ч цаана. За ямар үтэй дээ? 15,000 арай жоохон том савлгаатай байдаг. Тэр 15,000 жижиг савтай. 15,000 болохоор нэг айл өдөрт нэг удаа цэвэрлдэг байлаа гэхэд хэр удаан цэвэрлэх үү? 2 өрөө байр. Жижиг тагаар нь нэг орд юм лээ. Нэг удаадаа угаахтай. Жижиг тагаар нь одоо нэг цэвэр усны савын дүүрэг шүү дээ. Тэр дүүргсэн савнд нь бодсон нэг жижиг тагаар нь нэг л орно. Тэгвэл тэр чинь том савтааг нь авчих юм бол бараг жил хэрэглэх юм шүү. За жил нь чаашаа би. Ер нь удна. Тийм 2-3 сар болох юм. Өдрөө алхан цэвэрлдэг гэж бодоход. Тийм шүү дээ. Тийм. Арай жил болохгүй. Сард 5,000 гэж бодоход ч зардалгүй л байгаа үст. Тийм ээ тий. Тийм. За өстой гоё юм байна. Танад бол их сайхан ажил хөнгөвчлж байна уу? Тийм, Facebook руу ороод Eco Store гэдээ хайгуулдаг тэн дээр байгаа бичлэг. Зөө. Юу захиалга хөгжмөцсөн байгаа. Зөө. Хүмүүс тэр 400 эргээд боломжийн үнэтэй тэрийг авал зүгээр гэж санал болгож байгаа. Зөө. За холбосон баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За. Гэхдээ одоо ингээд харин янз зогоод байгаа байхгүй юу? Зарим нь бол бас бүр үнэтэй ч байгаа. Тэ энэ ч мэдээж брэнд юм өөр л байгаад байлгүй л гэж бодож байна. Брэнд нь ч өөр. За тэгээ дээрэс нь тэр нөгөө нэг бодсон ч өөр, хэрэглэх арга нь ч өөр гэдэг байлгүй дээ. Тэгээд яг тийм нөгөө нэг гар ажиллагаа байхгүй зүгээр автомат юм робот болчоор л илүү жоох үнэтэй болчиход тах шиг байна тий. Яг энэ роботуудын яг доод үнэ нь ямар байгаа юм болоо? Заяа Мисуми өөрөө уншаад тогтоогоод энд хэв центр гэдээ тогтоочдөг юм байна лээ шүү. Манайх солонгосоос 1 сая гаруй воноор авсан гэж байна. 2 сая гаруй. 2 сая 500 хвцаал гэсэн үг. Тийм байна. 88-1. Байна өдрөмөнд. За өдрөмөнд. За манай эрчүүд банк холбогдож байгаа ч ямар тоосорч ашиглаж байна? Одоо болохоор нөгөө шалын модчиг ашиглаж байгаа байхгүй юу? За. Тэгээд тэрний өмнө болохоор нөгөө мами бот гэдэг нөгөө бөөрөнгийн яваа шүү дээ тий. За тий. Тэрийг ашиглаж ирсэн. Тэр болохоор уул нь амар болооч нөгөө манай метр квадрат түрхүү батарейн дуусчаад байсан байхгүй юу? За. Тэгээд дараа нь нэг тэр шалын модчиг төрдийг авсан ихнэр маань. Тэр маань болохоор бас хит үнэтэйг аваад имэйл юм шиг санагдсан л да. Манай ихнэр 2 сая 400-аар авлаа гэдэг жисэн чинь угаалгын шингэн нь 40,000 гээд тэгээд амар хурдан дуусаад тэгээд дээрэс нь ингээ эрзэнүүд нь нөгөө элэгдэл гараад ирэнгууд нөгөөдхөө солиход 150,000 гээд үнэтэй юм чинь дагаад үнэтэй болоод байгаа юм лээ. Тэгэхээр хэрэглээний хувьд яг л нэг төгс яг хэрэглэхээр тэмийг л авахгүй бол бас их үнэтэйг авч болохгүй юм байлээ. Тэгээ би одоо тэр талаар гэр бүлийн хувьд шийдвэр гаргаж чадахгүй болохоор хадагтайхаа үгээр л явна да. Зөв. Уг нь бол одоо танад байгаа тэр нөгөө нэг 2 сая 400 мянгаар авсан чинь бол яг нөгөө нэг хевсээс оруулаад паркета угаачдаг нөхөр байна шүү дээ. Тийм. Гэхдээ нөгөө нэг үзүүрийнхэн тэр эрзэн нь ингээд ус ингээд байнга ирж идэг болохоор муудчингууд нөгөөдхийн тагаар нь солино. Тэнгууд нөгөөдх нь 150,000. Угаалгын шингэн нь бас үнэтэй.
Тэгвэл бас сайн бодох ёстой байна. Яг өөрийнх нь таардгийг нь хийх ёстой гэдээ ойлгоцсон учраас заавал 40,000-ыг л авч хийгээд байна шүү дээ, тийм үү? Яг нөгөөд нь тэр маань болохоор бактери устгадаг германых гэл арай нэг тэгж байгаа ч гэсэн надад бол чаншаал харагддаг юм л да. Тэгээд эхнэрд маань өөр л гэдэг үлгүй дээ гэж боддоо шүү дээ. Тийм. Тэгээд танах бактеригүй л өдөрж байгаа юм байна. Тийм бактери устгачна гэдэг чинь айгүй том давуу талтай шүү. Тиймэрхүү юм лээ. Тэгэхээр одоо энэ хэрэгцээний юмнууд ч амар элбэг болсон учраас бас анханасаа аль нь сайн зөвлөлтөд сонголтоо зүүх юм аа. Харж агаад, үн ханшийг харж агаад, дараагийн гарах үр дагаврыг харж агаарай л гэж байгаа юм байна шүү дээ, тийм ээ? Харин тий. Нэг үеэд бол айгүй олон төрөлтөөч болчлоо тийм. Тийм байна. Олон үйлдвэрч болчлоо. Шинэ гарсан гэсэн бактери устгадаг компаниуд зөндөө байгаа хоо. За холбосон баярлалаа өдрөө сайхан Маш өнгөрөөсэй. баярлалаа. За баярлалаа. Тэгээд ирчүүд бид нар ч өөр хэмтээ ингээд эхнэрийнхээ шийдвэрийг дэмжигдсэн байдаг. Тэгээд нөгөөх нь ингээд жоохон бусдынхтай харьцуулахлаар ингээд үн ихтэй дараараа гэдэгэнгүүт нэг юм жоохон гомдтой тэгээд одоо тэгтэл яах вэ? Одоо манай хүнийг сонголт штэ гэдэг. 88 тэгдэг өдрийн минь. За өдрийн минь. За ихтэй ороод ирлээ. За ямар тоос орогч ашиглаж байна вэ? За одоо Dyson-гийн тоос сурагч ашиглаж байна. Тоосоос ороод шалаа угаадаг. Хивсээс ороод тийм хивс манайх хивсгүй. Гэхдээ хивсээс сордгийг авна гэвэл хивс сордог толгойтойгийн сонгоцоход болно. Хоёр тусдаа толгой байх юм уу те? Тэр Dyson дээр шүү дээ бүр 7-8 толгой байгаа. За ингээд хамгийн таалагдаад байгаа юм нь одоо ингээд нөгөө нэг диван одоо сая цагаан сар болоод өнгөрөхөд бид нар ингээд нөгөө диванаа ингээд бүрстэ хуус хоруулаад ингээд тусгай бас толгойг нь солилцож байгаа байхгүй юу. Тэг ингээд нарийн ширийн юмыг ингээд сорхоор бүр амар юм муухай юм гарч байгаа. За тэгэнгүүт тоосыг бол мэдээж үнэхээр сайн сорж байгаа. Одоо хамгийн сайн сорж байгаа бүр нарийн тоос шиг иний тэрийгээд нөгөө ногоо нён гэрлэр ингээд харагддаг. Өдөр болгон сороод ахтал өдөр болгон амар тоостой ингээд муухай харагдаад идэг. За дахиад нэг сайхан юм ингээд нэг хүрэгчний хоёр юмны дундуур ингээд нарийнхан юмд ингээд хушуугийн солиод аюу сайхан сороод авчдаг. Хушуугаа солиод ах уу? Тэгтээ сайхан. За бас нэг юм нь одоо ингээд нөгөө нэг ширээн дээр даавн бүтээлэг тавьчихсан байж байгаад ингээд нөгөө нэг тэр болгон жижигхэн шүүр гаргаа шүүрдэг хэцүү альчуураар ингэхээр бас яг ундаггүй. За тэрийг бас нэг толгойг солиод нэх гой тэрүүхэн тэнд нь гой ингээд сороод авчихна. За газар унгагаал тэрийг ингээд унгаахгүй. Ширээний юмыг сордог тийм тустай хашуу байна тийм ээ. Яг үнэ. Тэр олон толгойнуудаа л энэ ширээнийх, энэ нь энийх гэл ингээд өөрөө хуваарлцж байгаа. Зарим нь бол одоо бүр ингээд хачигнийх гэдэг тустай урт хушуу, уян хушуу гэдэг ингээд янз бүр байгаад байгаа байхгүй юу? Одоо нэг юм багсан энтер гээл. Тэгэл багсаар нь одоо тэр ширээ даавуу бүтээлчтэй юм аа ингээд толгоогоо солиод нөгөө төрөө хийчихэд байгаа. Уян хашуу бол одоо жишээлбэл ийм нөгөө нэг сүүлийн үеийн байрлнууд чинь ийм нэг таазан унгаагаад нэг ийм зайтай болгоод байгаа шүү дээ. Тэр таазны завсрын шороог авд ингээд үстэй. Яг зөвөөсө жинхэнэ болон дохоо гар хүлээний тэр орохгүй юмд бол бас тэр аюу зүгээр. Тийм. За тэгээд хушуугаар юугаар солиод сордог юмаа солиод угаачна дахиадаа. Манайх болохоор хивсгүй болохоор бид тэр хивс угаадаг толгойтой дагвараас нь аваагүй. Зүгээр хивсгүй тиймээс нь авсан байж байгаа юм. За тэр нь ямар үнэтэй байх вэ? За тэр нь урдаас авсаа нэг 5,000 гаруй янаар л авсан. Ер нь бол би дараа нь ингээд хараад ахад энэ Солонгосын онлайн шопуудаас яг нэг хямдрал мемберлэн таарсан үед авбал нэгэн хятадаас хямдхан үнээр орж ирэхээр юм бэ. Би бол бас жоохон нэгэн нодлон жил авсан бас жоохон үнэтэй дүүл авсан юм шиг байдаг. Энэ 300 авсан ба штэ. За баг яг үнэ тиймэрхүү байгаа. Тэгээд юу тэр нэг ингээд нөр хийдэг шингэн мэнгэн гэж бас байна уу? За шингэн гэж байгаа. Тэр нь яг эхлээд авахд нэгийг үнгүү бэлгэлсэн. Тэгээ тэр нь ёстой нэг тагаараа нэг жохоо юм ордгийг. Тэгээд нэх их за энэний нэг юм байгаа юм. Хүмүүс ингээд асуудгийн. Тэгээ энэ бол ингээд та гэрээ сард нэг удаа ингээд бүр үнэхээр өөрөө нөгөө бидний одоо танд байгаа 2400 та тэр тоос сорогчороо бүр хуус оруулаад нэг сайн цэвэрлэгчний дараа бол сардангаа энүүгээрээ хөнхөө цэвэрлээд иж болно. Тий. Түүнээс яг энүүгээр ингээд одоо их цэвэрлэгээ хийнэ гэвэл бас хэцүү. Яг үнэнгээ хэлэхэд. Тий. Нөгөө одоо өдөр тутамдаа цэвэрлээд байдаг хүндэл хэрэгтэй юм байна тийм ээ?
Яг зөв. Одоо угаасаа л нөгөө нэг хүүхдүүд айгүй дуртай цэвэрлэн, урайлахын цэвэрлэн. Одоо нөгөө энэ нэгдүгээр уцсгүй байна, хоёрдугаарт бас ингээд хөнгөн байна. Өөрсөнд нь ингээд айгүй ингээд ингээд тий яг үнэн зугаатай байна. Нөө неон гэрэл асахаар ингээ амар тоостой байж байгаа нь тоосгүй болж байгаа нь энэ мэдэгдээд пөөх яваад идэв. Урамтай юм байна. Яг үнэн урамтай. Одоо хасаа саруулаарай л гэлтэхэр зүрэг одоо би саруулна гэж ингээд хин ч үгүй гэхгүй. Нөгөө уцтай юм чинь ингээд залхуураал одоо гаргаж ирэхээс төвөгшөөгөл хүндч байдаг. Тэгээд нөгөөх нь ингээд ер нь л нэг жоохон тэгээд дуу чимээ ихтэй айдас үсттэй л дээ ер нь тийм ээ. Яг зөв. Тэгэл нэг галтгоонд юм асгадаг юм уу? Одоо ястай энэ тийм жижиг сажиг бохирдонгууд нөгөөдхнийхөө тохирох хушуугийн сольж авчраад зүгээр дор нь асуудлыг шийдчихэж байгаа байхгүй юу? Тэр нь аягүй хялбар. Зөв. Одоо тэр юм болгонд ингээд ахгүй. За тэгээ хошуунуудыг нь солихоос гадна тэр чинь ийм нөгөө нэг одоо угааж байгаа штэ, шалаа угаагаад байгаа штэ. Тий. Тэр нэг даав нь хичнээн сар жилийн дараагаар сольдог. За тэр нэг юм рол угаад байгаа юм. За тэрийг нь ерөөсөө та дуртай үедээ өөрөө аваад угаагаад бүрэн хацсныхын дараа дахиж ашиглаа гэж байгаа. За би чинь одоо нодлон жилийн 7-8 сар тас одоо бараг жил болох гэж штэ. Тэгээ нэгээрээ л яваад байгаа. Нэгээрээ л яваад байгаа. Угаагаал хэрэглээд байгаа. Угаагаал хэрэглээд байгаа нөгөө нэг шигээр байхгүй юм маань. Яг үнэ. Байхгүй байгаа. Авъя гэвэл тэр нэг юм ингээд 150 явна гэж байгаа. Гэтэ би бол одоо бараг жил болох. За жил биш юм аа нэг бас нэлээ удаа хэрэглэсэн байж хахад бол угаагаал нөгөөтгөө хэрэглээл тавьчаад байгаа. Ер нь бол ямар ч асуудалгүй. Би янзаараа л байгаа юу? За яг хөө жоохон мөнгө нь гандаад ер нь нэг муудж байгаа. Ер нь бол нэг за одоо нэгийг аваад ээлжлүүл бас зүгээр л юм байна гэж бас бодоод байж байгаа. Зөв. Тий. За. Таны сэтгэл ханамжуулалттай бүрэн дүүрэн байгаа юм байна тий? За энэнд бол аюу тий. Би бол бүр өөрөө ч дуртай байгаа, хүүхдүүд ч дуртай байгаа болохоор айгүй амар байгаа байхгүй. Тэгэхгүй л уцтайг чинь гаргаж ирээд ингэх гэхээр хүүхдүүд ингээл тийшээгаад ингэж байхгүй юу. Нохоо муур айж цухтаад ерөөсөө тэр чинь. Тий, тэгээд нөгөө одоо нөгөө Ecowax гэдээ байгаа. Одоо тэр нөгөө нэг бөөрөнки ингээ яваад байдаг. За манай тэр бас байдаг байсан. Тэр бол нэг 4-5 жилийн өмнө авсан. За тэр яагаад голлогдсон бэ гэсэн чинь тэр ингэдэг байхгүй ингээд нөгөө бүрэн шалаа битүү саадгүй болгочвол тэр чинь одоо ингээд яг бүх талбай дээр чинь гоё явчихна. За тэгэхээр чи ингээд яг хаяа нэг тэргээрээ явдгийн. Тэр уг нь бас их амар. Ингээд сангийн холболтоо хийчихвэл бүр цэвэр бохиртой холбочно. Тэр юу ч хийхгүй яг үнэн тийм. Гэрчиг нөө айл гэрэл болсон сандал мандлаа дээш нь доош нь тавиал бүх ингээд явах талбайгаа чөлөөлж өгөхгүй бол нэг юмд очиод гацаа тэгээ явахгүй. Уг нь санаад тэрийг тойрдог болцсон л гэж тэгчихсэн. За магадгүй миний нөгөө 4-5 жилийн өмнө авсан болохоор тэрийг жоохон бүтүүлэгдүүл байсан юм байлгүй дээ тийм ээ. За ёстой магадгүй тий. Яг нэг жоохон садаа гарахаар ингээд зогсчдгийн чаавас хөөрхий. Одооныхан тойрдог мордог одоо сайжирсан л ах. Тэгээд за энэ бол яг бас болж ийн байгаа үедээ бол нэг явчдгийн эсвэл ингээд үнэхээр амжихгүй үедээ за энүүгээрээ нэг явчих шүү ширээ сандлаа дээш нь доош нь болгоороо гутал мутлаа нааш нь цааш нь тавиараа битгий ийм юм байгаараа гэж хэлээд тэгээд нэг гэрээ бүтэн яв гээд өөрөө чинь ингээд усан их бага чийхтэй цэвэрлэгээ ямар гээд ингээд сонгодгийг хүчмчээ хамаг хүчтэй хамаг устаагаараа 2 удаа бүх гэрээ яв гээд бүх юмаа тэгцэлж нөгөө юу мууга гутал мутал сандал мандлаа дээш нь тавьчаад нэг угаалгаад өөртөө гараа яваад ороод ирэхэд бол хацсан гоё болцсон байна харин ч. Тийм бас нэг тийм давуу талтай. За баярлалаа. 2-2 За зүгээр. Өдрийн сайн хүрээлээрээ. За баярлалаа. За нэг хүн ойлгохоор болтлоо ярьлаа. Бараг нүдэнд харагдчих штэ. Яаж сэвэлгээ хийж байгааг харагдчих. Би бараг эдний тэрийг юугаад тэр хамаг юмнуудаа дээш нь аваад тавьчлаа сая төсөөл сууж байгаад. За тэглээ. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчид танилцуулаад өргөжлүүлээ. Better Gaming for All гэсэн үрэтэйгээр Nubia Neo 2 гар утас хамтран ажиллаж байна. За геймрүүдэд зориулагдсан Nubia Neo гэдэг Nubia Neo 2 гэдэг утас байгаа. Хүчрхэг удаан цэнэгээ барьдаг геймерүүдэд төгс тохирох юм ухаалаг утас.
За энэ яг тоглодог хүмүүст зориулсан гар утас гэдэг чинь шал өөр байдаг юм гэсэн. Тэгээ тоглодог хүмүүс дундаа ийм геймрүүд дундаа энэ нөби уулзтай үнэхээр алдартай юм гэсэн. За яагаад алдартай байсан гэсэн том тод телевизтэй уучраас ингээ кино үзэх, тоглоом тоглоход нүдэнд маш хялбар, зураглал нь маш гоё харагддаг. Ингээ ижиж ухаан штэ. Хүчтэй процессортой уучраас хідэн ч аппликейшн зэрэг ажилуулсан ерөөсө гацхгүй хурдан ажилладаг гэж байгаа. За зураг видео тоглоомоо багтаах ой санах ийм ой санамжтай учраас нэмэлт ой авах шаардлага байдаггүй ингэнэ. Маш том хардтай л гэсэн үг л те. Тийм байна. За том батарейтай учраас тоглосон ч өдөр тутмын хэрэглээнд ч цэнгээ маш сайн барьдаг. Дуусна гэж нэг актер санаа зовоод байгаа юм байхгүй. 600 мА гэдэг чинь баг энэ чинь power bank шиг юм байгаа байхгүй юу? Тийм ээ. Батарей. За хурдан цэнэглэдэг тул яаж байх үед ч гэсэн хурдан цэнэглээд явах хэрэглэх боломжтой гэсэн байна. Энэ бас чухал шүү дээ. Яг үнэ. За тэгээд 50 мегапикселийн өндөр чанартай камераар өдөр тутмын гоё зураг дарна, дуу дүрсэлт бичлэгч маш сайн хийдэг. 50 мегапиксел гэдэг чинь айгүй өндөр юм а тий. Юу амар. Одоо зүгээр мэрэгжлийн камеранаас ч зарим мэрэгжлийн камеранаас илүү. Зүгээр яг мэрэгжлийн камер бол тусдаа нөгөө том жижиг дуран салгаж хийгээд байдаг учраас илүү л дээ. Энэ бол өөрөө дээрээ 50 мегапиксел гэдэг чинь маш хүчтэй дуран шүү. 5G сүлжээ дэмждэг учраас интернет нь хурдан тоглоом тоглох лайв хийхэд ерөөсө гацалт байхгүй. За энэ гацхгүй байна гэдэг шиг чухал юм тоглогчдод байдгүй юм шиг үлээ. Бараг 1 секундын ялгаа хүртэл гард юм билээ шүү дээ, тийм. Геймерүүдэд зориулагдсан нэмэлт тусгай товчлууруудтай учраас тоглох явцдаа эсрэг хүндээ хурдан хариу өгч илүү амжилт гаргахад туслана гэж байгаа. За залуусын сонирхлыг татах өрмөц загвартай бас үнийн хувьд бусад геймийн утаснуудаас хямд үнэтэй гэсэн байна. За та энэ утаснуудыг хаанаас авч болох вэ гэхээр Mobicom-ын салбарууд Mobicom цэг юм байна. Mobicom application мөн Mompay application-оор ороод утаснуудаа авах, сонгох ямар хүчин чадалтайг нь мэдэх юм болцоотой. Лавлах утас нь 2222. Mobicom-ын лавлах утас тийм ээ. Тэгэлгүй яах вэ? За. Хөөшлээрэй. За ингээд бидэнтэй хамтран ажилласан Better Gaming for All Newbie-ны 2 гар утсандаа баярлалаа. За баярлалаа. За, эфир усны дугаар 77 77 38 83 77 77 88 30 гэсэн усны дугаар руу залганаа. За, тэгвэл одоо нэг тоос сорогч авах цаг нь болжээ. Ер нь сонирхол яваад ирсэн. Сүүлийн үеийнх нь бүр илүү гоё болсон юм шиг байна шүү дээ. Тийм. За, та бүхэн энэ сүүлийн үеийн орчин үеийн гоё тоос сорогчтой хүмүүс орж ирээд зовлон жаргалаа бидэнтэй хуваалцаарай. 77 77 38 83 77 77 88 30. 80 өдрийн мэнд. За өдрийн мэнд ээ. Өдрийн мэнд үргээ. Баярлалаа. За ямар тоос сорогч авсан. За юу яа. Манай нөхөр нэг ерөөсөө судалж агаад авсан. Тэгээд мами бот гэсэн брэндээс юм хаа. Юу нэ? Мами бот гэсэн брэнд. За тийм мами бот. За тийм. За тэгэнгүүтээ ийм суурьнда бүх хошинуудаа ингээд айгуу сайхан зэгцтэй дөрүүлжийн суурьтай. Тэгээд нөгөө угаагчаа юмудаа тавьчихна. За тэгэнгүүтээ сая 799 мянган төгрөгөөр Mompay дээр 4% чөлжсэн. 450,000 төгрөгөөр. За тэгээд арай хэтрхийн үнэтэй юм биш үү гэдэг тэгжсэн. Тэгээд ажиллагаа бол нэлээд сайхан. Цагаан сарын өмнө авсан. Цагаан сарын өмнө аваад цагаан сарын цэвэрлэгийг болстой үнэхээр сайн хийж айгуу сайхан мэдрэмж авсан. Сэтгэл ханамж 100%. 100%. Тэгэнгүүтээ нөгөө манайх чинь нэг жоохон хөвгтэй юм болохоор нөгөөх маань энэ тэнд юм өөрүүлнэ. Нөгөө жижигхэн нөгөө нэг ордер нөгөө юм хум одоо хөнжил бууц ингэж яадаг жижигтэй. Тэр болохоор айгуу амар нөгөө хошин бүгдээрээ салдаг учраас бас Ботингийн нөгөө нэг юу хоёрын дундах, бадуу шиг юу хоёрын дундах, нөгөө мод хоёрын дундах тэрэнд ч бас хажуугаар засраар зөндөөх юм ороод идэг. Ерөөсөө хажуугаар үүрэл юм гэнэ л шүү дээ. Тийм тэдрийг маш сайхан цэвэрлдэг бүр тэдрийг манайх урд нь яаж цэвэрлдэг гэсэн гэж альчуураа ингээд норгож байгаад ингээд одоо шовтарна гэх юм уу. Тэгээд тэрнээс тэр нь бүр ингээд цэвэрлэхээр бүр ядаргаатай санагдаад тэгээд тэр тоос сорогчийг аваад ингээд шууд ингээд яагаад эдгээр тэр нөө ачуултдаг ч юм шүү дээ. Цэвэрлж байгаа юм биш зүгээр харагдахгүй болгож байгаа. Тийм. Цааш төлөхөд оруулчихдаг байхгүй. Харин тийм. Тэр нэг яг тэр юунд жижиг юмда таарсан сайхан юм шүү дээ. Тэгээд дөрөвний урд өмнө холбогдсон ивчээхтэй адилхан хошоонууд нь урталтаа нёон ногоон гэрэлтэй хааны юу бүгдээрээ харагдаад ингэ
сайхан шүүрдээд цэвэрлээд тэрүүгээр ингээд одоо энэ угаагчтай ягаар баркад цэвэрлэх баркад улам гоё өнгөрдөг. Тэгээ сая 799 мянга гэд. Сая 799 мянга гэд юу яасан. Асан дээр нь болохоор 80 төгрөгийн ихэд шингэн бодсон болохоор дагалдаж ирнэ. Дараа нь болохоор нэг дуусахаараа 80,000 төгрөг гэд тэр асан газраас захиалаад юм очиад авчиж болно. 80,000-аараа хэр удах юм бэ? За ер нь бол нэлээд удаа шүү. Манайх эхлээд нэг юм шиний юм аваад сонирхдаг штеп. Тэрэн дээрээ цагаан сарч таасныг хэлэхэд зөндөөх авсан. Угаасан. Тэгээ одоо талдаа л орж байгаа. Хүүхдсэн. Тэгээ манайх нэг урд нь хевсгүй байж байгаа юм аваад хевстэй болоод илүү нэг дулаан хуур амьсгалтай болдог шүү хевстэй. Тэгээ тэгэхээр хевсээ цэвэрлэхэд үнэхээр амар. Орой нэг одоо орой гэрээ цэвэрлээд унтахтаа охин машууд барьжжоол угаарчдаг их амар. Хошуугийн сольчдаг гэсэн тий. Хошуугийн солин. Баркадны хошуу, хевсний хошуу гэж хоёр байгаа юм уу? Хевсний хошуу, хевсээс угаан, хевсээс оруулна. Баркада угаан, баркадаас оруулна. Тэгээд нэг туслах зөндөө хошуунуудтай. Тэгэнгүүтээ бүр урт юуг бодвол тагсарагчны хошугуудад бүр богинохон болж ирээд нэг хачигны юм уу нэг тийм юмудаа буудан дээрх мэйхийг нарийн тийм ээ. Нарийн байна тийм. Хошуутай байх тусмаа их ашигтай юм байна гэж бодсон. Арай манай нөхөр шийдвэр гаргаж аваад өөрөө очиж авч маавал ингэснээр арай үнтэй юм шүү гэжсэн. Тэгээд цагаан сараас сайхан цэвэрлэгээ хийгээд сэтгэл ханамж 100% байсан. Одоо ханамж 100% байхад ер нь тэр нэг жаахан үн яах вэ те? Тийм шүү дээ. Гол нэг баг усны хөвгттэй аль цэвэрхэн байхад бусны хамт тэгээд өдөр булгаа аваад шүү. За тэгээд нэг цэнгээ барилт нь нэг жоохон тиймэрхүү юм уу гэж санагдсан. Одоо нэг цагаан сарын цэвэрлэж урт болж байгаа те. Тэгээд нэг жоохон цэнгэлж байгаа нэг 100% хүрэхгүй 60 төгрөгтэй болоор тэгээд цэвэрлэж жоохон цэнгэл тасралтгүй хэрэглэхэд цэнийг жоохон хурдан дуусаад байна оо гэж бодсон. Нэг тийм тал ажиглагдаад ер нь бол одоо юу суурин дээр л байлгах гэдэг юм билээ шүү дээ. Тийм суурин дээр жоохон байлгах гад тэгээд. Тийм нөгөө нэг цэвэрлэгээ биш өдөржингөө цэвэрлэгээ гэдэг бол цэвэрлэлтэй. За. Талбарсан баярлалаа өдөр сайхан өнгөрөөрэй. Баярлалаа. За даад их ажил амжилт. Баярлалаа. Хөөе үнэн айгүй харьцангуй гайгүй болсон юм байна. Харин тийм ингээд үнэн бас янз заагаад байгаа. Тийм ээ. Янз заагаад байгаа юм тийм. Манай дүү чинь тэр нөгөө нэг хевс арай угаахгүй байгаа. Хевс угаахгүй хевсээс оруулцдаг, баркадаас оруулцдаг, баркадаа угаачдаг яг энэ нөгөө Тинеко брэнд үлээ. Тийм брэндийг урдаас захиалаад авсан сая нөгөө 11 хямдрлаад 600,000 авсан шүү дээ. Тийм шүү дээ. Тэр чинь 11-11-ээр чинь бол 50% хямдарсан. Янкит хямдардаг байхгүй тэр чинь тий. Тэгэхээр чи тэр үндсэндээ нэг сая 200 зүгэл бүтээгдэхүүн байсан байгаа байхгүй. Зөө. Яг их мэтчлээ. Одоо хүн цаг үлдэхгүй тий. Тэгсэн байна. Тэгээд гоё шипинууд өглөө ерөнхийдөө бол нэгдүгээрт бол маш сайн судлах хэрэгтэй юм байна. Маш сайн судалж байгаад аваарай. Хоёрдугаарт нь бол яг өөрийнхөө хэрэгцээндээ яг таарсныг л аваарай. Жишээлбэл хевсгүй байлбал хевс цэвэрлэгчтэй хошуу нэмж аваад ах шаардлага алгүй шүү дээ. Гэх мэтийн тэгээд дараагийн гарах зардлуудыг нь сайн хараарай. Тэ нөгөө нэг хаймар мэрзээ элдэ бус юм дороо муудад солихуулчвал хитэн төгрөг болж байгаа нөгөө нэг бодис шингэлдэг цэвэрлдэг нөгөө нэг бактери устгадаг бодисны ямар үнэтэй байхын тэр нь хэр олдцтой байхын тэрэ тэ одоо нөгөө нэг хянгуйг Европтгойг авах гэж байгаа бол юм мөргөөд тэгээд манараа зогсдоггүй те тэр мэрийг сайн хараарай гэж ийм зөвлөгөөнүүд өгч байна. Маш их баярлалаа бүгдэнд. За баярлалаа. Манай нэвтрүүлэгтээ хамтран ажилласан био брендийн илэгний нухаш мазала буюу дахианы махтай, гахаан утсан махтай гэсэн хоёр төр шинээр худалдаанд гарсан байна. Очир дагинс за мөн үүнээс гадна Better Gaming for All гэсэн урайтаагаар Nubia-ны 2 гар утас хамтран ажилласан. Баярлалаа. Сонсогчдоо өргөжлүүлээд 16 цагаас радио мэдээг үйл авансараа 16 цаг 10 минутаас сонсдог урлаг нэвтрүүлгээр манай эфир үргэлжлэх болно. Баярлалаа анжгаах. За баярлалаа.